Өмнөгов аймгийн төв Даланцагт хотын оршин суугч ард иргэдийн хувьд томоохон ач холбогдол бүхий үйл явдал боллоо. Тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг уурхайн компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд аймаг орнотогтой ашигт малтмлын хуулийн дагуу хамтран ажиллах гэрээ байгуулдаг. Энэ хүрээнд 2017 онд Energy Resources компани Өмнөгов аймагт гэрээг байгуулсан. Тэгвэл өнөөдөр хамтын ажиллагааны хүрээнд дулааны цахилгаан станцыг байгуулах ажлыг эхлүүлэхээр техник эдийн засгийн үндэслэлийг батлах гэрээнд ийхүү гар хэвсэг зурлаа. Энэ дулааны станц баригдсанараа Өмнөгов аймгийн Даланцагт хотын хэрэглэгч оршин суугчдыг цаашлаад гэр хороолол руу дулаан татах, дулаанаар хангах ийм боломжийг бүрдүүлж байгаа. Яагаад бид нар Даланцагт дулааны станц хэрэгтэй болж байна гэхээр сүүлийн үед хүн амын өсөлт хэрэглээ бол улам нэмэгдэж байгаа. Бүтээн байгуулалтын хүрээнд аймаг олон төсвийн болоод хувийн хвшлийн барилга байгууламж орон сууцууд ашиглалтанд орж байгаа. Манай энэ одоогийн байгаа Даланцагтын дулааны цахилгаан станц бол 2000 онд ашиглалтанд орсон. Тухайн үед бол энэ хийгдсэн дээд зүүн бол мэдээж өнөөдөртэй харьцуулбал хамаагүй өөр болсон байгаа. Тойлох юм бол хүн ам нийтээ тухайн үед 40 мянга байсан бол одоо 68 70 мянга хүн амтай болцсон байна. Хотын төвөө хүн ам 2-3 дахин өссөн байна. Ингээд энэ хүрээнд бол бид дулааны станцыг барьж байгуулж 2 жил гаруй хугацаанд барьж байгуулах ажил руу орж байна. Жил ирэх бүр усан нэмэгдэж байгаа Даланцагт хотын дулааны ачааллыг хангах, байгаль орчин дээлтэй технологиг сонгож ард олныг ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгын дор хийж томоохон бүтээн байгуулалтын эхлэл гэж Монголын үндэсний компани Energy Resources-ийн хэлж байна. Улмаар шинэ дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалтанд 25-аас 30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийх бөгөөд барилгын ажил эх хавраас эхлэх юм. 2009 оноос хойш бол одоогийн ажиллаж байгаа дулааны станцын нүүрсний хэрэглээг бол бүрэн үн төлбөргүй дааж ирсэн. Жилдээ 40-40 орчим мянган тонн хэрэгэлдэг. Энэ нүүрсийг бол манай компани төлбөргүй нүүлж ирсэн. Гэхдээ одоо ажиллаж байгаа станц нь бол мэдээч өсөн нэмэгдсэн энэ хэрэглээг бас хангаж чадахгүй байгаа учраас шинэ их өсвөр шаардлагатай бас утгаар энэ хөрөнгө оруулалтыг бас ихээр шийдвэрлсэн байгаа. За манай компани бол DTV гэж эрчим хүчний зураг угсралтын зураг төсөл зохиох компани. Тэгээд энэ компаниг манай компаниг сонгож шалгаруулж энэ ажлыг хийх итгэл найдвар болгосон Energy Resources компанид бас баярлалаа. Тэгээ бидний энэ цаашдын ажил маань амжилттай сайн бүтэх байх гэж бодож байна. Дулааны цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж буй DTV компани нь эрчим хүчний угсралт засварын чиглэлээр байгуулагдаад 21 жил болж буй МЭС компани охин компани юм. Тус компани хамгийн сүүлд гүйцэтгэсэн томоохон ажлуудаас дурдвал Хувд аймгийн дулааны цахилгаан станц, Японы засгийн газрын зээлийн хөрөнгөөр баригдсан шинэ нисэх онгоцны дулааны цахилгаан станц гэх мэт эрчим хүчний томоохон цахилгаан станцууд дулааны шугам шүлжээний засвар угсралтын ажлыг хийдэг эрчим хүчний салбартаа тэргүүлэгч компани юм байна.